3 сарын 25-ны өдөр Ардчилсан намын дотоод сонгуул үндсэн дүрмийнхаа одоо заагдсан заалтын дагуу явж өнгөрлөө. За тэгээд Монгол улсын 21 аймагаас одоо шүлхийн хориотой байгаа Өвөр ханга Булган аймагаас бусад 19 аймаг нийт 9 дүүрэг дээр бол энэ сонгуул явж өнгөрлөө. За энэ сонгуулийн хүрээнд бол бид нар намынхаа эрх барих дээд байгууллага болох үндэсний бодлогын хорооны гишүүдийг сонгодог. За энэ дээр бол нэг 125 орчим одоо суудал дээр 140 гаруй хүн өрсөлдөж санал хураалт явагдлаа. За мөн одоо нийслэлийн намын хороо, аймаг дүүргийн намын хороо гэдэг ингээд 3 шатны артаацсан сонгуул болж өнгөрсөн. Ингээд манай дээр бол сонгуулийн үйл ажиллагаа өнөөдөр бүрэн одоо дүн гараагүй байна. Урьдчилсан дүнгууд бол бид нар дээр ирж байгаа. Тэгээд энэ урьдчилсан дүнгээс харахад бол сонгуул амжилттай явагдаж өнгөрсөн. За Баянзүрх дүүрэг дээр бол асуудал гарсан. За энэ асуудлыг мэдээж бас бүгдийг тодорхой нарийн бол ярих боломжгүй. Ягаад гэвэл энэ бол намын одоо дотоод асуудал байгаа. Тэгээд бидэд бас намын одоо дүрмэндээ захирагддаг. Намын дүрмээр бол намын дотоод асуудалтай холбоотой одоо асуудлыг ялангуяа сөрөг асуудлыг бол хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон иргэд рүү одоо гаргаж цацах нь бол дүрмээр хориотой байдаг. За бат зөгттэй холбоотой асуудал бол байгаа. За энэ бол мөн одоо хууль хүчний байгууллага дээр бас шалгагдж байгаа асуудлууд бол байгаа. Тэгэхээр энэ бол тэр байгууллагууд нь шалгаад эцсийн одоо хариугаа ирүүлсний дараа асуудал нь бол тодорхой болно. За Ардчилсан намын тухайд бол та бүхэн мэдж байгаа. Бид нар өмнө нь бол манай нам нээлттэй намаа юмаа нуудгүй гэд дотроо одоо парагц болж салж хагаад намынхаа одоо гишүүдийг удирдлагуудыг намаа бол хайр найргүй хэвлэл мэдээллээр сөрөг мэдээлэл цацдаг байсан. За энэ асуудлыг бол бид нар хэрвээ энэ намын гишүүн гээд энэ намын одоо дүрмийг хүлээн зөвшөөрөөд явж байгаа бол тэр намаа бас намынхаа тэр бичигдсэн их хурлаар батлагдсан үндсэн дүрмийн хүрээнд үйл ажиллагаа явуулах ёстой. Намын гишүүдийг бол бас өчигдөр санал өгөөгүй асуудал бол гарсан. Баянзүрх дүүрэг дээр ялангуяа намын гишүүд саналаа өгөх гээд очиход нь бол хэсэг одоо хүмүүс тэр нь бол цаанаа нэг 2 3 хүний одоо зохион байгуулалттай удирдлагатайгаар гишүүдийг хооронд нь талцуул саналын өгүүлээгүй асуудал гарсан. За тэгээд энэ асуудалтай холбоотойгоор бид нар бас намынхаа бас л дүрмийн хүрээнд асуудлыг ярьж шийдвэрлэнэ. Одоо Ардчилсан нам гэдэг энэ нэг төрийн бас байгууллагт хэрвээ нэгдсэн л бол энэ байгууллагын дүрм журмаар явах ёстой. Энэ байгууллагын одоо сайн сайхны төлөө явах ёстой. Эргээд эндээсээ цаашаага бид нар бол дүүргийнхаа, аймгийнхаа, нийслэлийнхаа, улсынхаа эрх ашгийг одоо бодож тэдний хөгжлийн төлөө явах ёстой ийм том зорилготой. Тэрнээс биш бид нар хэн нэгэн хүмүүсийн одоо бас явуулганд автаж ингээд дотроо хагарч за мөн одоо дүрмгүй тоглож байгаа энэ 2 3 хүний одоо үйл ажиллагааг цааш нь ингээд дөгөөж тийм ээ асуудал болгож явах нь бол угаасаа буруу. За тэгээд та бүхэн бас харж байгаа бах. Ингээд жирийн гишүүдийн хүртэл дотор нь талцуулаад дээрэс нь дүрм журмынхаа дагуу явж байгаа сонгуулаа одоо зогсоох гэж оролдлого хийгээд гишүүдийн санал өгөх эрхэнд хүртэл халдна гэдэг нь бол угаасаа л дүрмийн бус үйлдэлүүд. Эх хичээл артаацсан сонгуул явна. За тэгээд энэ бол одоо юу гэдэг нь 30 хэсэгтэр санал сонгуул бол явагдсан. Түүний одоо нэг дээр л асуудал гарсан. За бусад газар бол бүх одоо сонгуул дүрм журмынхаа дагуу яваад өнгөрсөн. Тэгэхээр энэ нэг газрын дээрэс нь одоо хэсэг одоо цөөхөн хүмүүсийн тийм ээ буруутай үйлдэлээс болж намын энэ бүх сонгуулийг одоо алдаатай оноотой явсан мэтээр харагдуулах нь бол буруу. Тэгэхээр манай одоо дотоод асуудал бол ном журмынхаа дагуу явдгаараа явж байгаа. Эх хичээлийн артаацсан сонгуульд бол энэ хүмүүс буруутай бол бурууга хүлээн. Бид нар бол одоо дандаа хариуцлага ярина. Дандаа одоо тэр алдаа оноогийн дүрмийнхаа дагуу шийддэг энэ асуудлаа л ярьж явна. Тэрнээс биш үзмжээр энэ нэг асуудлыг бол шийддэг байдлыг бол дүрм өөрөө эцэлсэн байгаа. Энэ ч өөрөө Ардчилсан намын одоо шинжиллийн нэг амин сүнс байгаа гэж харж байгаа. Надад олгогдсон одоо бүрэн эрхийн хүрээнд Дундчтны намынхаа хэрэглэл газрын дарга нарыг томилох бүрэн эрхийн ерөнхий нарийн бичгийн дарагт байдаг. Энэ үүргийнхаа дагуу Ардчилсан намын
энэ ажлыг хийж чадна гэсэн хүнийг энэ албан тушаалд томилсон. Энэ бол одоо бүрэн эрхийн асуудал байна.